түүх ярьж байгаа. Тэгэхээр энэ хүнийг бол Томас Малколм Маргарет гэж энэ хүн бол одоо 1903-аас 1990 оны хооронд амьдарч байсан ийм Английн одоо сэтгүүлч хүн байсан байна. За энэ хүний одоо хийсэн одоо алдартай чухал хамгийн чухал одоо үнэт хийсэн зүйл нь юу гэсэн зэрэг энэ хүн бол барууны ертөнцид бидний нөгөө сайн мэддэг одоо Тереза гэж хэлдэг тийм католикийн одоо гигантин гэж хэлдэг Тереза асар олон хүүхдүүдэд энерги нэгүслийг үзүүлсэн тийм ээ одоо бүхэн төлөвлөлтний одоо 20 дугаар зууны төвөнд одоо гигантнээр амдарсан эмэгтэй Тереза эхийг барууны ертөнцид таниулсан ийм гайхалтай сэтгүүлч юм хүн байсан байна. Энэ хүн залуухан байхдаа энэ хүн Христ итгэсэн байна. Христ итгэсэн. Одоо ярьсан байна. Юун тухай энэ хүн ярьсан бай гэхээр энтгэгт очиод залуухан байхдаа голын усанд сэлжээж байна. Гэтэл саарайгаар ингээд бие хочсон нэг тийм валик бүсгүй ирээд тэнд усанд орсон байна. Тэгээд мань хүн болохоор дотроо бодсон байна. Зүрх сэтгэл дотроо тэр эмэгтэйг харахыг хүссэн. Тэгээ мэдээж одоо ийм залуухан тэгээд англи өндөр боловсролтой энэ залуу одоо усан сэлж байгаад энэ эмэгтэй бол надад татгалзахгүй дээ гэж дотроо бодсон. Өөртөө маш итгэлтэйгээд нөгөө эмэгтэй рүү төхөж очсон байна. Ойролцоо очоод тэр дотор тэр үед бол залуу хүний хувьд үнэхээр тэр нүдний хүсэл, биеийн хүсэл хамаг бие сэтгэлээрээ энэ эмэгтэйг эзэмдхийг хүсэж зорж очсон байна. Тэгээд төхөж очоод тэр эмэгтэйтэй харс тулгарсан эргээ хартал тэр эмэгтэйгийн хуруунууд нь байхгүйсэн. Хамар нь байхгүйсэн. Уруул нь байхгүйсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ эмэгтэй хулган ян тэмбүү гэдэг аимшигтай өвчин тус. Тухайн үед бол тэр энэ өвчин бол маш аимшигтай одоо хүний зөөлөн идэг тийм ээ зөөлөн хамар уруулаас нэхлээд иддэг ийм аимшигтай өвчин дэлгэрсэн байсан. Энэ эмэгтэй тийм өвчин туссан байсан. Энэ хүн тэр эмэгтэйг харахтаа ямар тийм ээ одоо агли woman гэж хэлдэг. Ямар бохир одоо муухай царайтай ийм эмэгтэй вэ гэж энэ хүн дотроо бодоод босч иргсэн байна. Дөнгөж иргэх тэр акшн юуг ойлгосон бэ гэвэл үгүй энэ эмэгтэй тийм муухай биш. Харин энэ эмэгтэй ачаадж хүссэн миний зүг сэтгэл энээс илүү яг тэмбүү туссан тийм агли бохир юм байна гэдгийг энэ хүн ойлгож гэмшсэн байна. Ингээд энэ хүн Христээр ирсэн. Ийм бохир зөвсөлттэй би явсан юм аа. Тэгэхээр өнөөдөр Христээр ирдэг олон зуун хүмүүсийн амьдрал өөрчлөгддөг нэгэн шалтгаан нь юу гэхээр зэрэг Иесус Христ бидний хинбэ гэдгийг бидний зүрхний гүнд тултал ойлгуулж өгдөг. Яг үүндээ бидний олонх нь гаданд харагддаг шиг байдаггүй. Бидний зүрх сэтгэл дотор зүрхний гүнд атгаг сэтгэл, хорон санаа, гүжирдлэг, атаархал, хүсэлт ачаал, гэмт зүйлсүүд бидний зүрх сэтгэл дотор нуугдж байдаг байхгүй юу? Үүнийг ангаахын тулд, эмчлэхийн тулд Иесус Христ энэ дэлхийд ирсэн юм аа. Иесус Христ энэ дэлхийд хэрвээ ирээгүй бол энэ дэлхий юу болох байсан бохоо? Та нар тэгээ бодоод үзээрэй. Тийм учраас Христийн чуулганууд 7 хоног болгон өргөж хамсдаг. Тийм учраас бид Библийн сургаалуудыг бид сонсдог. Христийн чуулган дотор огт гэмгүй ариун хүмүүс суглаад энэ эндэр дээр ариун хүмүүс өөрийгөө гайхуулах гэж зогсдоггүй. Харин гэмт нүгэлтэй хүмүүс Христээр зүрх сэтгэлээ өөрчлүүлж эдгээлэхийн тулд ирж идэг. Өөрөөр хэлэх юм бол Христийн чуулган нүгэлт хүмүүс цугладаг газар. Би нүгэлтэй, та нүгэлтэй, би нүглээрээ адил. Нүгэлгүй хүнийг энэ дэлхийн хаанаас ч бол. Та нүгэлтэй юу? Би бол нүгэлтэй. Манай стейкийн пастор гэдэг те би бол нүгэлтэй. Нэг гараа өргөн, хоёр гараа өргөн, би бол хөлөө өргөн те. Би дөрвөн өчигдөр дөрвөлнгийн өргөд би бурхны өмнө гинтээ нүгэлтэй. Энэ бол даруй сэтгэл. Энэ Английн алдартай сэтгүүлч тийм ээ. Зөв сэтгэлээр би буурах ёстой юм байна. Харин миний дотор жинхэнэ гэмшил байж Христ алдарш учиртай юм байна гэдгийг
амьдралаараа бид хүсчихсэн ба.